Он гарсаар улсын хэмжээнд 21 удаагийн ой хэрийн төмөр бүртгэгдээд байгаа бол нийслэлийн хэмжээнд өнжмөл шар үсний 16 дуудлага бүртгэгджээ. Уулын уруу хүрсэн автомашиныг зогсоох гээд дайруулж нас оржээ. Автобусны жолооч 2 хүнийг угаартаж нас орохоос аварлаа. Улаанбаатар хот Бурайд улстай үр дүнтэй хамтран ажиллана. Дэлхийн мөнгөний 7 хоногийг санхүүгийн зөв шийдвэр маргаашийн амжилтын эхлэл урайндор тэмдэглэнэ. Онгарсаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баяуул, Булган, Цагаан Овоо, Дошилбор, Чойлсон, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэ цагаан, Хинтээ аймгийн Баян Овоо, Батширээд, Дадал, Дундгов аймгийн Өндрөшил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөн морьт сум зэрэг 6 аймгийн 17 суманд 21 удаагийн ой хэрийн төмөр бүртгэгдээд байна. Төмөрт урьдчилсан байдлаар ойн 840 хэрийн сая 388,237 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, 6 автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бодмал, 7230 бодол өвс 80 шуудад хичээл өртсөн байна. Түрүүний миний хэлсэн 21 төмрийн одоо нэг төмөр нь бол Дорнод аймгийн Халхгол суманд гарсан төмөр дээр бол энэ аянгнаас буюу энэ байгаль цагуураас за үлдсэн төмөр нь бол хүний одоо шууд үйл ажиллагаатай холбоотойгоор ингээ гараад байна. Онцгой байдлын анги салбаргүй Хинтээ аймгийн Дадал, Баян Овоо, Галшар, Дэлгэр хаан, Бэндэр сум, Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Дарганга зэрэг суманд ой хэрийн гал төмрөөс урьдчилан сэргийлэх, унтраах хөдөлгөөнд бүлэг ажиллаж эхэлсэн. Харин нийслэлийн хэмжээнд ой хэрийн төмөр бүртгэдэггүйч шар ус шатсан 16 дуудлага бүртгэгдсэн. Өнжмөл шар ус асуудал дагуулж мэдхээр байна гэлээ. Хадуураар хадаа зорилт тэгээ машинд очиад тогийн цэгт нь аваад чайдаг ч юм уу энэ мэтчлэн одоо бид нар өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах дээр бас иргэд маань анхаараач. Нийслэлийн хэмжээнд мөн төмөр аюулаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрөнд тэргүүл 5 дүүргийн ногоон бүсийн 31 чиглэлд ажиллаж эхэлжээ. Уулын уруу өнгөрсөн машиныг зогсоох гээд дайруулж нас орсон харамсалтай хэрэг бүртгэгджээ. Тодорхойлбол цагдаагийн байгууллагад энэ сарын 19-нд автомашинд хүн дайруулж нас орсон гэх дуудлага мэдээлэлд бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай иргэн уулын уруу өнгөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж оролдоод дайруулж нас орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Осол Сэлэнг аймгийн Цагаан худгийн даваа гэх нэртэй газар болсон байна. Автобусанд гар утсан алдаад иргэн олоход автобусны жолооч авхаалж самбаа гаргаж хүмүүст тусалсан. Энэ нь нийтийн тээвэр дотор хулгай хийх боломж улам хумигдаж буйг харуулсан явдал болсон. Автобусны жолоочийн дараагийн дахин нэгэн үйлдэл олонний талархлыг хүртээд байна. Тодорхойлбол ажил үүргээ гүйцэтгэж явсан жолооч айлын байшингаас утаа гарч явахыг хараад яарвчлан очиж доторх хүмүүсийг нь гаргаж онцгой байдлын албанд дуудлага мэдээлэл өгчээ. Тэрээр угаартаж нас орох аюулаас 2 хүний амийг авраад байна. Сэлбийн 3 дугаар уудлын хажууд нэг байшин дөнгөж шатаад эхэлж ирсэн. Тэгээ тоон хагалахаас ирэл. Гэрээр нь 4 утаа болсон. Жого удсан бол угаартах байсан. Тэгээ түрүүн залуутаа уулзсан чинь чи нэг 10 минут доторсон бол угаартах байсан гэж хэл. Цонхыг хагалаад онгойлоход үгүйс байшин дотор бол битүү угаар болсон байна. За эрхэм хүндэт Оросын улбооны улсын Бурайд улсын тэргүүн Цэдэнүү тэргүүтэй төлөөлөгчдөө Улаанбаатар хот бүгд найрамдах Бурайд улстай барилга авто замын бүтээн байгуулалт боловсрол шинжлэх ухаан эдийн засаг соёл аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар боллоо. 2022 онд хоёр талх худалдаа эдийн засаг шинжлэх ухаан техник нийгэм хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байжээ. Өнөөдөр хамтын ажиллагаагаа өргөжүүлж Улаанбаатар хот хөгжлийн шин төвшөнд хүрэх 24 мега төслийг хэрэгжүүлж эхэлснээ танилцууллаа. Бидний олон асуудлуудыг шийдвэрлэхэд та бүхний ариун туршлага, сан санаачлах, зөвлөгөө чухал бөгөөд Улаанбаатар хотын ирээдүйн хөгжилд ч гэсэн үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт миний бие итгэлтэй байна.
Спасибо за приглашение. Биднийг онцгойлж урьж хүлээж авсан Хотын дарга танд дахин талархснаа илэрхийлье. Бид өнөөдөр маргааш дараа сард дараагийн жилдгээд улс их орныхоо хөгжил цэцгэлтийн төлөө мөнхөд хамтран ажиллах болно. Всегда вместе на пользу наших стран. Баярлалаа. Дэлхийн мөнгөний 7 хоног эхэллээ. 2012 оноос тэмдэглэх болсон угаанд өнөөдөр дэлхийн 176 орн нэгдээд байна. Өнгөрсөн жил мөнгөө эрсдлээс хамгаалж ирээдүгөө баталгаажуулын урайнд тэмдэглэж давхарцсан тоогоор 2 сая орчим хүүхэд залуус хамрагджээ. Энэ жил угааныг санхүүгийн зөв шийдвэр маргаашийн амжилтын эхлэл урайндор энэ сарын 21-ээс 4-р сарын 10-ны хүртэл тэмдэглэж хүүхэд залуучуудад санхүүгийн мэдлэг мэдээлэл олгохоор төлөвлөжээ.